За сайн байцгаана уу. Америкт байгаа хүмүүс маань оройны мэнд, Монголд байгаа хүмүүс өдрийн мэнд. Ахаад жоохон оройд цагаар ахаад хийж гэн. Яа тэгвэл нөгөө Монголд Америкт байгаа хоёр хүмүүсийгээ бүгднгийн энэ лайв видеог үзээсэй гэж бодсон үднээс жоохон орой дандаа ингээд видеонууд хийгээд байгаа. За өнөөдөр би жоохон за англи хэл дээр бас нөгөө англиар үзэж байгаа хүмүүст бас сайн байна уу гэж хэлчихье. I just want to say hi again. This is the third live video on the detox. I hope you watched my previous two videos and started doing your detox according to the schedule that I provided. So again, this video is going to be in two languages, both in Mongolian and English. So just fast forward. If you don't want to listen to the English portion, you can just fast forward it, okay? If you're re-watching the video later on. За өнөөдөр би нөгөө нэг schedule-ийн дагуу хүмүүс маань ерөнхийдөө detox-а явуулаад эхэлчихсэн байна. Тэгээд тэрэн дээр жоохон хид юмн дээр жоохон илүү мэдээлэл өгмөр байна. Тийм болохоор өнөөдөр жоохон schedule-ыг ярмаар байна. Одоогийн байдлаар ерөнхийдөө Монголд бол 3 дахь өдөртөө одоо орчихсон байгаа бах. 3 дахь өдөртөө ороо явж байгаа бах. Тийм болохоор Америкт байгаа хүмүүс одоогийн байдлаар 2 дахь хоног дээр явж байгаа бах. Тийм болохоор өнөөдөр би жоохон schedule дээр байгаа юу гэж байгаа гэдгээ жоохон тайлбарламаар байна. Нэгдүгээрт одоо нөгөө өглөө босонгуудаа ус сууж байгаа тэр ус маань нөгөө нэг саримстай лимонтой ус байгаа тийм үү. Саримстай лимонтой ус маань саримс бол нэг ойролцоогоор 2-3 ширхэг саримсыг жижиглээд хэрчээд усандаа хийгээд тэгээ лимон бол ерөнхийдөө минимум нэг тал лимон байх хэрэгтэй. Ерөнхийдөө бол нэг 4-5 зүсэм тийм үү, нэг тал лимон усандаа хийгээд тэгээд ууж болно. Энэ лимонтой саримстай ус ямар учиртай юм гэдгийг би бас Монгол тайлбарлын манай schedule доор оруулсан байгаа. Тэрийг хэрвээ сонирхвол үзэж болно. Би одоо ингээд видеон дээр тэр олон юмыг ярихаар айгу видео маань айгу урт болох гэдэг. Тийм болохоор зарим нэг тийм тайлбарлуудыг би бас шууд schedule-ийн доор оруулсан байгаа. Тэрийг уншаарай. Ямар утга учиртай гэдгийг. Хоёрдугаарт одоо энэ 2 дахь өдрөөс эхлээд бид нэг нөгөө тосууж эхэлж байгаа тийм үү, нэг том халбах тосууж эхэлж байгаа. Одоо би тэр таснуудын зургуудын нөгөө линкүүдийн одоо энэ видеонуудынхаа дандаа доор тавиад яваад байгаа. Тэр маань юу ээж болох вэ гэхээр sesame seed дандаа ургамлын гаралтай тоснууд байх хэвээр. Тийм болохоор sesame seed oil байж болно, flax seed oil байж болно, pumpkin seed oil байж болно. Тийм дандаа юм ургамлын гаралтай юуны органик болвол органик cold press гэдэг чинь одоо нөгөө нэг ямар ч нөгөө халуун ороогүй нөгөө хүүтнэр нөгөө ингээд шахаж гаргасан тийм тоснууд байгвал хамгийн хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Дээрээс нь энэ тосыгаа уухтаа тэр тосон дээрээ жоохон лимоны жуустай холиод 5 минут тэр тосыгаа лимоны жуустай холиод 5 минут болгочоод тэрийг нь дараа нь уугаарай гэж хэлмээр байна. Тэгэх юм бол тэр тос чинь илүү бинтчин ороод илүү шингэх нь хурдтай явагдана. Яад гэвэл нөгөө нэг тэр лимонтой нөгөө нэг лимоны жуус нь тэр тосоо хийгээд ингээд тэр реакц өгчхөөр тэр 5 минутын дотор тэр реакц өгөөд тэгээд тэр бинтчин тэрийг уухаар нөгөө бинтчин хурдан шингэх болох болохоор тэрэн дээр нэг жоохон лимоны жуустэй тэр халбах тосоо холиод 5 минут хүлээж агаад 5-10 минут хүлээж агаад тэгээд уугаарай гэж зөвлөмөр байна. Тэгэх юм бол тэр тос чинь илүү хурдан шингэнэ. Одоо жишээлбэл нөгөө мах иддэг хүмүүс нөгөө нэг одоо ингээд цагаан хоолнд ороод ирэхээр жоохон даарад байдаг. Даарах тийм мэдрэмжтэй одоо даарад ах юм бол sesame seed тийм одоо монголоор тэр sesame seed-ийн монголоор юу гэх юм мэдэхгүй. Sesame seed тосыгаа илүү уугаарай гэж зөвлөмөр байна. Энэ миний өгсөн 3 тосны алийг ч ууж болно. Хэрвээ хүүтэн дотоос чинь хүүтэн оргиод одоо бие чинь даарад ах юм бол тэр sesame oil-ыг уух юм бол дотроос чинь бие чинь дулаацуулнаа.
Дээрээс нь бас хэрэв хүүтэй оргиод ах юм бол орой унтахаасаа өмнө халуун усанд давстай байж болно. Давсгүй зүгээр нөгөө нэг одоо амин тостой ч юм уу тийм үү. Янз янзын тийм нөгөө ургамлын юутэй халуун усанд хөлөөд үрээд нэг 15-аас 20 минут хөлөөд үрээд суух юм бол бас бие чинь бас дулаацаад ирнэ. За би энийг англи хэлээр бас орчуулах юм. Today I want to cover a little bit more in detail my schedule that I provided for the first week. You should be already, if you are in US, should be on the second day. If you're in Mongolia, you should be on the third day already of the schedule. So what I'm recommending in the morning to drink garlic lemon water. Garlic lemon water, you basically chop up 2-3 cloves of garlic into smaller pieces and put it in your cup of water, plus at least half of the lemon. So at least like 4 or 5 slices of lemon in your water. So you drink that in the morning, the garlic lemon water, okay? I put down the information about the garlic lemon water under their first week schedule information, okay? It basically helps you to kill any type of parasites and bacteria in your gut, okay? So that's what it helps with. Then I'm telling you also on the schedule to drink 1 tablespoon of oil. It has to be, if possible, if you are in US, you should have pretty easy access to cold pressed organic oils. And it can be pumpkin seed oil, sesame seed oil, flaxseed oil, any of those type of oils, okay? I'm using only vegetarian, non-animal products. So make sure you get one of those oils. And also when you're drinking oil, I would like to remind you that to add a little bit of lemon juice to your oil. So you add a little bit of lemon juice and mix it up with your 1 tablespoon of oil and let it sit at least 5 to 10 minutes. So there will be that chemical reaction that speeds up the absorption of the oil. So it already gets into the reaction before you drink it. So you add the lemon juice on your tablespoon of oil and you mix it up and let it sit 5-10 minutes in the room temperature, and then you drink it. After you drink it, your oil will be absorbed by your body much faster because that reaction started way ahead of before drinking. So when you put that lemon oil and mix it up with your oil, it starts that reaction much faster. So once you drink it, it gets absorbed by your body much faster. Another thing I want to tell you, if you're feeling cold, if you eat meat all the time on daily basis, and now that we are transitioning into vegetarian diet, you may feel cold. So if you're feeling cold, I would recommend to drink sesame seed oil, okay, before the other oils. But you can drink any of the oils, pumpkin seed oil, flaxseed oil, any of the oils. But if you're particularly feeling cold, I would recommend to drink sesame seed oil, okay? Also in the evening, if you're feeling cold, you can dip your feet in the hot water. You can add to that water Epsom salt, you can add sea salt, you can add herbs, you can add essential oils into like a lavender or rosemary, those type of oils you can add to your hot water and sit in that, dip your water. So you basically just put your feet in the water for 15 to 20 minutes. That will warm up your body also at night before you go bed. But right now, like in Chicago or in US, it's pretty hot right now, and I don't think anybody's feeling cold right now with these temperatures. We are pretty hot all over US right now. So, but if you're in Mongolia or any other country that it's cold right now, I know in Europe it's a little bit colder than in the US, then I would recommend those 2 things, drinking sesame seed oil and doing hot bath for your feet at night before you go bed. That should warm you up pretty well, okay? So that's about the morning thing. Also, I want to touch up about the vegetarian diet. So let me start with the Mongolian, I will come back and translate in English. За одоо дараагийн миний ярих гэдэг юм байна шүү дээ. Тэгээ цагаан хоол гэж байгаа тийм үү. Зарим хүмүүс одоо цагаан хоолн дээр юу идэх үү, яах уу гэдээ аюух асууж байна. Тийм болохоор тэрэн дээр одоо YouTube дээр, Instagram дээр, Facebook дээр цагаан хоолны рецепи, цагаан хоол хийдэг зөндөө рецепинууд байгаа. Тэднийг үзээд янз янзын одоо ийм боломжууд байгаа тийм үү. Одоо жишээлбэл ногоонуудаа, дуртай ногоонуудаа жигнээд идэж болно. Одоохондоо бид нэр
эхний 2 өдөр босон ногоо идэж болно. Тийм болохоор аль болохоор халуун хоолой би идэрэй гэж зөвлөмөр байна эхний 2 3 өдөр. Яагаад гэвэл дараагийн өдрүүд маань нөгөө хүйтэн түүхий хоол идэх учраас бид нар ямар ч халуун хоол идэхгүй учраас ялангуяа монголчууд нөгөө өдөр болгон халуун хоол идээ сурцсан хүмүүс хэцүү байж магадгүй. Тийм болохоор эхний энэ 3 өдөрт халуун хоол идээрэй гэж хэлмээр байна. Тийм болохоор ногоогоо жигэнж болно, ногоогоо тийм үү ногоотой шөлтөө хоол хийж болно, будаа чанж болно, шар будаа чанж болно, каш хийж болно, тийм үү. Гэхдээ гурилны юм идэхгүй шүү заяа. Тийм болохоор гурвалжин будаа, шар будаа, бор будаа, одоо нөгөө нэг олон төрлийн будаанууд байгаа шүү дээ. Тийм будаануудыгаа болгоод халуунаар нь идэж болно. Дээрээс нь ногоонуудаа жигэнж идэж болно, тийм үү. Жохоо юм нөгөө юуны авокадо ч юм уу, олив ойлд эсвэл нөгөө coconut oil жохон ингээд шараад, тийм үү. Гэхдээ их тосонд биш. Жохон нэг халбах тосонд ингээд шараад хуурга болгоод идэж болно, тийм үү. Тийм янз янзын аргаар халуун vegetarian цагаан хоолнууд идэж болно. Ямар тийм хоолнуудын одоо нэг жор морууд бол одоо YouTube-ээр дүүрэн байгаа. Тийм болохоор Google дээр YouTube-ээс үзээд янз янзын санаа авч болно. I wanted to tell you about the vegetarian meals that you're eating right now. The first 3 days you're allowed to eat cooked meals. So cooked veggies, hot meals, yeah? So I would recommend you to eat as much hot meals as possible those 3 days, because the next few days before we start juicing, we're gonna eating only cold, raw, vegetarian, raw vegan meals. So you're gonna be missing that hot meal a lot. So I would recommend you to eat as much hot meals as possible the first 3 days. So your hot meals can be, steamed veggies, stir-fried veggies, any of those soups, veggie-based soups. Also, you can do rice, you can do all kinds of different grain, you can do oatmeal, and so on. So there are so many other options. If you don't know what to do, I would recommend you to go on YouTube. There's gazillion different YouTube videos you can Google and find about hot vegetarian meals and get ideas what to eat, okay? Now, дараагийн одоо 18-наас 17-наас эхлээд 4 дахь хоногоос эхлээд бид нэр хүүтэн одоо болоогүй цагаан хоолнууд идэж эхэлнэ. Тэр үед одоо хүмүүс бас юу идэх вэ гэж асууж байна. Тийм болохоор тэрэн дээр одоо нөгөө юунууд байж, салаатнууд байж болж байна, смудинууд байж болж байна, тийм үү? Жууснууд байж болж байна. Жуус бол заавалчгүй одооноос уух шаардлагагүй. Гэхдээ тэр одоо 19 хүртэл бид нар 1 2 3 өдөр нөгөө түүхий цагаан хоол идэнэ. Тийм болохоор тэрэн дээр ерөөсө болгосон хоол идэхгүй. Дандаа салат, смуди, нөгөө хүүтнэр болдог тийм цагаан хоолнууд бэлдэн шүү. Ахаад хэрвээ тийм ямар хоолнууд байдгийг мэдэхгүй байгаа бол тийм үү, Google дээр, YouTube дээрээс олон янзын тийм цагаан хоол хийдэг зөндөө тийм рецепи хийсэн тийм шоунууд байгаа. Тэднэрээс үзээд ямар юм хийж болох уу гэдгийг. Би бол ерөнхийдөө өөрөө юу иддэг вэ гэхээр би голцоо дандаа салат иддэг. Янз янзын ногооны салаатууд хийж идэж болно. Харин дрессинг дээр би бол нөгөө нэг дэлгүүрт байдаг нөгөө нэг салаатны дрессингүүд байдаг шүү дээ. Тэд нар чинь давс ихтэй, зарим нь тос ихтэй, зарим нь чихэр ихтэй байдаг. Би бол болвол өөрснөө дрессингээ хийгээ тэр нөгөө юуныхаа майнууд зэдэр гэсэн тийм нэг сонин юмнууд хэрэглэхээсээ илүү лимонтой жуустэй лимон, тийм үү, vinegar байж болно, apple cider vinegar байж болно, olive oil байж болно, тийм үү. Одоо бид нэр ууж байгаа энэ sesame seed oil байж болно. Тэднэрийг давс бахтай өөрөө гэрийн аргаар лимоны жуус эдэртэй холиод өөрөө дрессингээ хийгээд салаатнуудаа амтлаа, тийм үү. Байцааны салаат байж болно, редискний нэг улаан редиск байж болно, байцааны салаат байж болно, тий, өвөрцөний салаат байж болно. Ингээ янз янзын одоо байгаа одоо өөрт чи олдож байгаа ногоонуудаар янз янзын салаат, закуск маягийн салаатнууд хийж болно. Олон төрлийн жимс ногооны смудинууд байж болно, тийм үү. Дээрээс нь жуус хийж болно. Одоо ингээд ийм төрлийн хүүтэн төрлийн одоо нөгөө raw vegan гэдэг байгаа шүү дээ. Хүүтэн болоогүй ногоонууд одоо дараагийн
сүүлийн 3 өдөр 17, 18, 19 тийм хоол иднэ. Тэгээд тэрний дараа бид нар 100% жүүсэнд орж эхэлнэ. Тэр болгоод дараагийн 5 өдрийн schedule-ыг би нэг 2 өдрийн өмнө нь дараагийн 5 өдрийн schedule-ыг тавина. Тэрэн дээр би ямар жүүснүүд хэдэн цагт ямар хэмжээтэй яаж уух уу гэдгийг бас тайлбарлаж видео бас хийнэ. За энийг би одоо англиар орчуулах. Next, the last 3 days of the schedule that I provided, we're gonna be eating raw vegan vegetarian meals. What does it mean, raw vegan? Raw vegan means non-cooked raw vegetarian meals. So it can be salads, it can be smoothies, it can be juices, and so on, so on. So it cannot be cooked. That's why I recommend first 3 days eat as much cooked meals as possible so you don't miss your cooked meals next other 3 days, okay? The next 3 days, the last 3 days, which is 17th, 18th, 19th, we're gonna be eating raw vegan vegetarian food only, okay? So it can be all kinds of salads, but I do not recommend using any type of store-bought heavy on salt, heavy on cream and oil dressings. I would recommend you to make your own dressing from apple cider vinegar. The simplest one is apple cider vinegar, 1 teaspoon of apple cider vinegar with 1 teaspoon of lemon juice and 1 teaspoon of olive oil or sesame oil, and mix it up, and that becomes a really nice light dressing for the salad. So use as less salt, as less oil as possible. Plus, you can make smoothies with your fruits and vegetables and with any type of nut milk. So it can be almond milk, it can be coconut milk, and so on, and mix it up with and make it as a smoothie. Third option is also juicing. You can start juicing for next few days. But I would recommend you to start actually juicing the next 5 days when we're gonna be doing only juicing and you're gonna be drinking only juice. Then you're gonna be doing juicing and you will be missing your salads and other vegetable meals because you're gonna be doing only juicing. So I would recommend you to eat as much as hot meals these first 3 days, and as much as raw vegan actual vegetable, like it can be guacamole, it can be salads, it can be smoothies, those type of things the following 3 days, so we can prep for the pure juice days. We're gonna have 5 juicing days, and those days you're gonna be drinking only juices, okay? Тийм болохоор би аль болохоор энэ нэг хоолуудаа одоо энэ ихний 6 өдөр идэж сайн идэрээ гэж хэлмээр байна. Яагаад гэвэл дараагийн 5 өдөр нь бид нар ганцхан нөгөө juice уух болохоор нөгөө яг juice ууж байгаа үед яг нэг гоё салат ч юм уу тийм үү, нэг гоё жажигнсан тийм жажилмаар юмнууд идмээр болдог. Тийм болохоор ганцхан juice уух өдрүүдээс өмнө энэ салаад, малаад, энэ каш маш энэ бүх юмнуудаа сайн идэж аваарай гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн энэ 7 хоногийн дараа бид нар 5 хоног ганцхан өдөр шиг нөгөө juice уун. Тийм болохоор juice уух учир одоо энэ идэх боломжтой байгаа дээр энэ идэх хоолнуудаа сайн идэж аваарай гэж хэлмээр байна. За өөр их хүмүүс асуусан юм дээрээс нь бас би 10 цагт унтахаас өмнө та нарыг дандаа өдрийн тэмдэглэл бичээрэй гэж байгаа. Тэр өдрийн тэмдэглэл дээр та нар би одоо нөгөө пост оруулаад байгаа манай пэйж дээр тэр постны доор та нар өөрийнхөө эдсэн юмнуудаа зураг тавьж болно. Юм идээд тийм одоо ингээ мах идэр идэхгүй, кофе уухгүй, өөрийн чинь биеинд ямар мэдрэмжүүд мэдрэгдэж байгаа, өөрийн чинь ямар өөрчлөлт гарч байгаа, одоо жишээлбэл толгоо өвддөг ч юм уу тийм үү, нүүрэн дээр чи юм туурдаг ч юм уу, одоо ямар юм мэдэгдэж гэн гэдэг тэр юмнуудынхаа тэр өдрийн тэмдэглэлийг би байн хөтлөөрэй гэж хэлмээр байна. Би өнөөдөр одоо ингээд 2 дахь өдрийн өдрийн тэмдэглэлийн пост оруулна. Тэр постны доор та нар одоо 2 дахь өдөр болсон өөрчлөлтүүд, өөрт чинь мэдэгдэж байгаа өөрчлөлтүүд, өөрт чинь бодол санаанд чинь орж ирж байгаа юмнууд тийм үү? Тийм юмнуудаага тэр өдрийн тэмдэглэл дээрээ бичээрэй гэж хэлмээр байна. Дээрээс нь би бас та нарыг ганцхан бие цэвэрлэх биш, бас орчин тойрноо цэвэрлээрэй гэсэн байгаа. Тийм орчин тойрны ямар өөр цэвэрлэгээнүүд хийж яах гэдгийнхаа тухай бас тэр өдрийн тэмдэглэл дээрээ бас бичиж болно. Also, beside the food part, I would like to touch a little bit based on the reflection portion of the schedule. Around 10 o'clock before you go bed, I want you to do like a little small summary of your day, reflection of your day.
what you have eaten, what kind of reactions is your body is having, what are you feeling, what are your thoughts, you know. I also suggested cleaning up your space around your home, around your office, around your workplace. So please let me know what kind of cleaning up you're doing around your home, around your workplace, you know, what kind of changes and reflections, what kind of stuff coming up to your mind, and so on, so on. You can write all that stuff in my reflection portion of the summary portion of my post. I've been posting on my page, on our detox page. I've been posting daily posts, and under that post you can put your reflection notes under that post. And if you have any question, you can also address it over there, and I will answer them as it comes over, as I keep going throughout the day. Okay? Тийм болохоор тэр постны доор тэр юунуудаа асуултуудаа бас бичиж болно. Би өөрийнхөө боломжоор өдөр болгон тэр асуултуудад ч хариулж өгж болно. Хэрвээ ойлгохдохгүй байгаа, өөрт чинь биед чинь тохиолдож байгаа өөрчлөлтүүд ч юм уу, тийм үү? Тим юмнууд, асуух юмнууд байгвал тэр постн доор бичээд би тэр асуултуудад ч хариулж болно. За өөр би юу хэлмээр гэн дээрэс нь унтах, тийм үү? Би бас өөрөө одоо тэрийг бас сайн сахихгүй байна. Одоо аль болох 10 цаг гэхэд орондоо орцсон унтчих хэрэгтэй байна, тийм үү? Тийм болохоор 10-аас шөнийн 2 цагийн хооронд ерөнхийдөө хүний хамгийн гүн сайн одоо тийм beauty sleep гэдэг, тийм үү? Одоо өөрийн ялангуяа эмэгтэй хүмүүс, тийм үү? Өөрийнхөө одоо шинчлэх, өөрийн чинь бие амрах хамгийн зохимжтой цагуудад шөнийн 10-аас өөрийн 2 цагийн хооронд байдаг учраас тэр цагуудаа аль болохоор эрт унтахыг бодоорой гэж хэлмээр байна. Тэгээд бас өглөө оройдоо нөгөө халуун хүйтэн, тийм үү? Бүр тэр чигээр хүйтэн шавар хийж чадчихвал бүр сайн байна. 30 секундээс 1 минутын хүйтэн дараа нь тэр халуун хүйтнээ бүр тэр чигээр нь хүйтэн шавар болгож чадвал одоо дан хүйтэн шавард орохыг бас хэлмээр байна. Дээрэс нь би нөгөө эхний 1-2 видеоны доор би нөгөө өөрийнх нь тэр заасан лимфатик, тийм үү? Лимфатик тэр дасгалуудыг бас өглөө болгон хийгээрэй гэж бас хэлмээр байна. Тэгэх юм бол үр дүн чинь бүр илүү үр дүнтэй гарна. Дээрэс нөгөө dry brush байгаа, тийм үү? Би та нарыг тэр нөгөө сой заваарай гэсэн байгаа. Тэр dry brush-аар бие ингэж нөгөө dry brush нөгөө scrub хийж өдөр болгон тэрийг хийгээрэй гэж бас хэлмээр байна. Бас одоо тэр яагаад тэр хэрэгтэй гэдгийг бас би та нарт хэлсэн. Google дээр үзэж болно. Тэрний тухай зөндөө материал, информацууд бол интернетээр дүүрэн байгаа учраас би одоо энэ видеон дээр бас давтаж хэлмээргүй байна. Одоо би энийг бас англиараа орчуулах юм. Also the sleep time, I would like to remind you to take a try to sleep between 10 to 2 a.m. for sure. Try to go bed by 10 p.m. because between 10 to 2 a.m. it's the best time to sleep, regenerate your body, get a lot of rest, and it's basically called your beauty sleep. So especially for women, it's very important to go bed as early as you can and get that sleep between 10 p.m. and 2 a.m. as much as you can, okay? Also, I suggested you, I linked up under my first video, I linked up my lymphatic exercise video that I did on my Instagram page. I put the link up on my first video. Please watch that video and do that lymphatic exercises in the morning as much as you can. Number 3, I suggested you to do the hot and cold shower if you can in the morning and in the evening. If you can't do it in the morning, for sure try to do it in the evening, and try to convert that hot and cold shower to purely cold shower, between 30 seconds to 1 minute only cold shower, okay? So eventually your body will get to the point that you will be able to handle cold only showers, okay? And I also suggested if you're doing hot and cold shower in the morning, try to finish that shower with the hot portion. So 30 seconds cold, hot, 30 seconds hot. So in the morning you would end with hot, and in the evening you would end with the cold portion. Okay, so you do hot and cold, and end with cold. Okay, in the evening. So that's the thing.
За өөр би өнөөдөр одоо энэ лайв дээр орж ирсэн байгаа хүмүүсүүдээс өөр асуух юм байг бол асуултуудаа бичиж болно. Би айл болохоор хариулахыг бодъё. Хэрвээ асуулт байхгүй байгаа бол би одоо өнөөдрийнхээ видеогоо энэ дээр одоо ингээд зогсоомор байна. Нэг удаан одоо урт видеонууд оруулмааргүй байна. Айл болохоор богино хэрэгтэй мэдээлэлээ хийгээд оруулмаар байна. Хүмүүс айгүйх одоо энэ нөгөө миний хэлсэн тэр тоснуудыг, миний хэлсэн тэр скрабыг, миний хэлсэн одоо энэ juicer эдрийг хаанаас авах уу, хэдэн ямар үнэтэй байдгийг эдрийг хаанаас авч болох уу эдэр гэсэн асуултууд айгүйх орж ирсэн. Би бүх линкүүдийн би видеоныхаа description дээр бүх линкүүдийг тавьсан байгаа. Та нар тэр линкүүдээр ороод үн одоо тэр нэр бүх зураг гэдэг нь харж болно. Хэрвээ өөр асуух юмнууд байвал одоо асууж болно. If you have any questions, whoever is on this live video right now, if you have any questions that you wanted to ask, please ask right now. Otherwise, I'm going to wrap it up and finish tonight's video on this, and I'm going to do another video tomorrow. Most likely, it's going to be an earlier video around the afternoon between 2 and 4 p.m. Chicago time. Okay, so I'm gonna do another video tomorrow. Маргааш би ахаад видео хийн. Чикагогийн цагаар ойролцоогоор 2-оос 4-ийн хооронд ахаад арай эрт цагаар видео хийн. Тийм болохоор хэрвээ ахаад асуух өдр юм байх юм бол комент үлдээгээрэй. Би тэгээ маргаашийнхаа видеон дээр тэр асуултууд чи хариулнаа. Тэгээд өөр асуух юмнууд байгвал өдрийнхаа тэмдэглэлийг хийгээрэй. Тэгээ өөрийнхөө биеийг сонсоорой. Дотор чинь явагдаж байгаа өөрчлөлтүүдийг анзаараарай, тийм үү? Бидний заримдаа зүгээр ерөөсөө анзаардгүй юмнууд илүү ил гарч идэнэ, илүү тодтогч гарч ирнэ. Энэ детоксны үед одоо мацаг барьж байгаа үед, тийм үү? Тэр юмнууд чи илүү тодорхойж гарч ирдэг учраас биеэ сайн сонсоорой. Өөрчлөлт гарч байгаа жижиг ч гэсэн өөрчлөлтийг анзаараарай. Тэгээ тэр өдрийнхаа тэмдэглэл дээрээ бичээрэй гэж хэлмээр байна. За одоо ингээд энэ видеого өнөөдрийнхээ видеог өнөөдөр ингээд дуусгая. Тийм болохоор маргааш уулзтлаа баяртай. So I just want to wrap it up. I don't think there is any other questions that people want to ask. So I'm going to just wrap it up. I'll see you